1992 онд байгуулагдсан. Байгууллагатаа үндсэн зорилго нь юу байсан бэ гэхээр хуучин социалист нийгэм тарж болтроод төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгт шилжиж байгаа орнуудыг дэмжиж туслах ийм зорилготойгоор байгуулагдсан. Үндсэн фокус нь зах зээлийн эдийн засгийг тухайн орнуудад бий болгоход нь бүх талын тусалцаа дэмжлэг үзүүлнэ гэсэн ийм зорилготой юм байна. За 92 онд байгууллагатаа нийт 64 орны санхүүжилттэйгээр байгуулагдсан. Хүмүүс Европын сэргээн босгох хөгжлийн банк гэхээр ер нь яг Европын хэдэн орнууд санхүүжилттэй байдаг гэж боддог ба. Тэгэхээр энэ нь Америк, Канада, Япон гэх зах зээлийн эдийн засаг хөгжсөн бүх улс орнуудын хөрөнгө оруулалтаа санхүүжилттэй банк байдаг. Гэхдээ түүн Лондонд байдаг. Тэгээ Европын холбооны парламентаас үүнийг бас удирддаг. Төлөөлөл удирдах зөвлөлт нь Европын холбооны парламентаас томилогдсон орнуудын гишүүний төлөөлөл энэ банкнд байдаг юм аа. За тэгээ банк болохоор мэдээж хэрэг хөрөнгө оруулалт санхүүжилт хийх үндсэн зорилготой. Гэхдээ энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд бас жижиг дунд бизнесүүдийг хөгжүүлэх, дэмжих ийм бас ажлыг давхар хийж явдаг юм байна. Тэгэхээр өнөөдөр би манай банкнаас үзүүлдэг зээл санхүүжилтийн боломжоос илүү энэ зөвлөх үйлчилгээ жижиг дунд бизнесийг дэмжих чиглэл нь ямар байдлаар Монгол улсад хэрэгжиж байна вэ гэдгийг хэлнэ. За ер нь би хэлж байна. Европын сэргээн босгох хөгжлийн банк нь жижиг дунд бизнесүүдэд өсөж хөгжихэд нь туслах арга туршлага, ноу-хауг нэвтрүүлэхэд оролцож байгаа юм. Ер нь яагаад жижиг дунд бизнесийг бид нар дэмжиж байгаа юм бэ гэхээр энэ жижиг дунд бизнес нь түрүү хэлсэн банкны үндсэн зорилгыг хэрэгжүүлэхэд аюул том хүчин болдог. Зах зээлийн нийгмийг төлөвшүүлэх, зах зээлийн өрсөлдөөнийг бий болгох, шударга өрсөлдөөнийг бий болгоход бол жижиг дунд бизнесийн ач холбогдлыг ердөөсөө дутуу үнэлж болохгүй. Европын холбооны эдийн засгийг харахад өнөөдөр нийт аж ахуй нэгжүүдийн бараг 90% нь жижиг дунд бизнесүүд байдаг. Борлуулалтын хэмжээгээр ч гэсэн жижиг дунд бизнесүүд бол том компаниудаас дутхааргүй борлуулалт хийж дотоодын нийт бүтээгдэхүүнд хувь эзэлж явдаг. Ажлын байрыг хамгийн ихээр бий болгож инновац өрсөлдөөнийг бий болгохоор бол жижиг дунд бизнесүүд зах зээлийн эдийн засгийг төлөвшүүлэхэд маш их чухал үүрэг гүйцэтгэдэг юм байна. Энэ утгаараа манай банк бол энэ жижиг дунд бизнесийг хөгжихэд нь дэмжлэг үзүүлдэг юм аа. За энэ жижиг дунд бизнесийг дэмжих хөтөлбөр гэж ер нь сүүлийн үед нэрлэдэг байгаа. Энэ нь нийт 25 оронд хэрэгжиж байгаа. За Европ, Хойд Африк, Дундад Аз гээд зах зээлийн эдийн засаг руу шилжиж орж байгаа, зах зээлийн эдийн засгийг улс орондоо бий болгож байгаа бүх орнуудад үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа. За Монгол улсад харин Европын сэргээн босгох хөгжлийн банкны манай энэ хэсэг нэлээд хойно эхэлсэн. Бусад 25 оронд ер нь 1993 онд үйл ажиллагаагаа банк байгуулагдсны дараачлаас нь эхлээд жижиг дунд бизнесийг дэмжих хэсэг эхэлсэн бол Монгол улсад жижиг дунд бизнесийг дэмжих хэсэг нь эхэлж эхэлсэн. 2001 оноос эхэлж явсан. Банк нь өөрөө 2006 онд орж ирж зээл олгох үйл ажиллагаа нэвтрүүлсэн юм байна. Тэгэхээр өнөөдөр банк 25 оронд 1993 оноос хойш ажилласны үр дүнд 14,000 гаруй аж ахуй нэгжид хүрч үйл ажиллагаагаа явуулсан. Монгол улсад 2001 оноос хойш ажилласны үр дүнд бол 340 аж ахуй нэгжүүдэд өнөөдөр хүрээд ажиллажээ. За бидний үндсэн зорилго юу гэдэг вэ гэхээр компаниудад банк өөрөө яваад зөвлөгөө өгөөд байдаг биш. Харин дотоод бөгөөд гадаадын зөвлөгөүүдийг компаниудад ажилуулж энэ харилцаа холбоог бий болгох гүүрэн болж болно ажилладаг юм байна. Тэгээд би хэд хурдан яриад юм уу эсвэл ойлгомжгүй яриад байл намайг зогсоогоод шууд асууж бас болно ш. За энэ газрын зураг дээр бол Европын сэргээн босгох банкны жижиг дунд бизнесийг дэмжих хэсэг ажиллаж байгаа улс орнуудыг харуулсан байна.
Тэгэхээр хуучин одоо социалист гэдэгсэн орнууд маш их байгаа. Дээр нь одоо Египт одоо энэ дорнодын одоо бас нэлээд олон улс орнууд өнөөдөр зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх гэж бас ажиллаж байгаагаар энэ банкнд нэгдэж орсон юм байна. За хамгийн одоо зүүн талдаа бол Монгол улс байгаа. Тэгээд Европын голцон улсууд иш орсон байдаг. За бидний хувьд бол түрүү хэлсэнтэй жижиг дунд бизнесүүдэд өөрсдөө одоо ингээл очиод зөвлөгөө өгөөд байдгүй. Харин тухайн оронд зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа энэ аж ахуй компаниудыг жижиг дунд бизнесүүдтэй холбох энэ гүүрийг хийж байгаа. Тэгэхээр бид нар бол энэ бизнесийн зөвлөх үйлчилгээний тогтвортой зах зээлийг бий болгож одоо банк дараа нь энэ ажлаа зогсоосон ч гэсэн Монгол улсад жижиг дунд бизнесүүд нь зөвлөх компанитайгаа харилцаатай болсон, зөвлөх компаниуд нь жижиг дунд бизнесүүдтэйгээ харилцаатай болсон энэ амьд холбоог бий болгох үндсэн зорилготой юм байна. За та хэд бас ер нь бол нэлээд олон төсөл хөтөлбөрүүд Монголд хэрэгждэг гэж сонсч ирсэн баг. Тэгэхээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж хахад нэг бэрхшээл юу байдаг вэ гэхээр ер нь үйл ажиллагаа төслийн төлөө хийгдээд байдаг тийм хөтөлбөрийн төлөө хийгдээд. Жижиг дунд бизнес бол үнгүй юм авч байгаа гэдгээрээ өгж байгаа зөвлөх үйлчилгээг нэг их одоо ойш авахгүйгээр үнгүй юм чи ямар ч гэсэн сургалтанд нь суучи яагаад одоо надад хэрэгтэй байх гэсэн бодолтой суудаг. Тэгэхээр бид нар болохоор аль болохоор энэ хандлагыг өөрчлөх зорилготой юм байна. Жижиг дунд бизнес өөртөө хэрэгтэй зөвлөх үйлчилгээг л авах ёстой. Түүнээс манай EBRZ хэрэгтэй зөвлөгөөг авах шаардлага байхгүй. Энэ сонирхол энэ одоо хандлагыг төлөвшүүлэхийн тулд бид нар ямар арга хэмжээ авч байгаа гэхээр жижиг дунд бизнес авж байгаа зөвлөх үйлчилгээнийхээ зохих хувийг өөрөө хариуцаж өөрөө төлнө гэсэн ийм зорилготой байдаг. Тэгэхээр манай одоо төслөөс үзүүлж байгаа санхүүгийн дэмжлэг нь бол тухайн үйл ажиллагааны зардлыг хязгаарч 100% төлдөг. Ер нь бол бид нар одоо 25-аас 75% төслөөс тэтгэлэг хэлбэрээр жижиг дунд бизнес буцаагаад өгөх бодлого барьдаг бол одоо энэ хувийг бол аль болох нэмэх жижиг дунд бизнесүүдийн төлж байгаа хувь хэмжээг нэмэх ийм бас зорилгыг тавьж байгаа. Энэ нь хамгийн гол нь жижиг дунд бизнесүүд өөртөө хэрэгтэй зөвлөх үйлчилгээг авч сургах. Энэ зөвлөх үйлчилгээ чинь бол өөрөө үн төлбөртэй юм байна те. Энэ хүмүүсээс авч байгаа бидний одоо зөвлөгөө маань эргээд миний компани, манай компани борлуулалтыг нэмэгдүүлж хөрөнгө оруулалт маягаар бол компанид авч сурах. Энэ хандлагыг бий болгохын төлөө бид нар бол энэ төлбөр хуваалцсан гэсэн энэ зарчмыг барьдаг юм байна. За ер нь бол төсөл биднээсээ хамтарч 330-аад аж ахуй нэгж авсан гэсэн. Эдгээр 330-аад аж ахуй нэгжүүд маань өнөөдөр 420-аад одоо энэ бол одоо нэлээд хуйчлагдсан байна. 420-аад төсөл хэрэгжүүлсэн гэдэг. Нэг зөвлөх үйлчилгээгээ бид нар бол нэг төсөл гэж үздэг. Тэгэхээр нэг компани дээр нэгээс дээш одоо зөвлөх үйлчилгээ оролцсон байна гэсэн үг 2001 оноос хойш. За нийт нэг 100 гаруй дотоодын зөвлөхүүдийн мэдээллийг манай төсөл бол цуглуулсан байгаа. Тэгээд энэ компаниудын үзүүлдэг үйлчилгээ өмнө нь одоо авсан үнэлгээ гэх мэтчлэн одоо нэлээд том дата баасыг бол бий болгоцсон байна. За зөвхөн одоо дотоодын зөвлөхүүд биш мөн одоо олон улсын зөвлөхүүдийн мэдээллийн сантай байдаг. Олон улсын зөвлөхүүдийн мэдээллийн сан маань бол олон улсын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бол бид нар ашигладаг. За тэрийг би дараа нь арай дэлгэрэнгүй ярьж. Одоо бол би зөвхөн дотоодын зөвлөхүүдтэй хамтарч ажилладаг жишээг энэ ч илүү ярьж. За манайхаас энэ 420 төсөл хэрэгжүүлснээр ер нь компаниудын бол борлуулалтын орлого нэмэгдсэн, ажлын байр шинээр нэлээд их бий болсон байгаа. За 25 оронд бараг 10,000 орчим одоо ажлын байр бий болсон бол Монгол улсад өнөөдрийн байдлаар 260-аад ажлын байр шинээр бий болсон байна. За нэлээд чамлалттай сонсогдож магадгүй. Гэхдээ та бүгд Монгол улсын эдийн засгийг 2013-14 оныг бодвол энэ бол их сайн үзүүлэлт гэж би бодож байгаа. Хэрвээ бид нар эдийн засагт хэлж байгаа 10-аас 12 оны үед
энэ тоог гаргасан бол арай өндөр байх магадлал байсан баг. Гэтэл бид нар бол дандаа 12-оос хойш төслүүдийг үнэлээд гаргахад бол ийм одоо үр дүн гарсан байгаа. Тэгэхээр эдийн засгийн одоо удаашралт улс оронд байсан ч гэсэн нэлээх борлуулалт буусан ч гэсэн зөвлөгөө авсан компаниуд бол шинэ ажлын байр бий болгосон борлуулалтын орлого нэмэгдсэн одоо ийм дүр зураг харагдаж байна. За та бүгд одоо энэ дээр харж байгаа энэ үйлчлүүлэгчдийн зардал гэж байж байгаа. 992 мянган евро гэдэг. Донорын санхүүжилт гээд 11.2 сая гэдэг. Тэгэхээр ер нь бол манай жижиг дунд үйлдвэрүүд зөвлөх үйлчлэгээ аваад бараг 40% нь өөрсдөө хариуцсан ийм дүн харагдаж байгаа. Энэ хоёрыг нэмэх юм бол нийт одоо манай төслийн өртөг гарч ирж байгаа. Бараг 10 хэдэн сая болж байна тий. 12 сая төгрөг евро болж байна уу тий. Худлаа юу вэ? 20 сая евро болж байна уу тий. Тэгэхээр ер нь бол манай үйлчлүүлэгчид маань бол нэлээ их одоо бараг 40% нь бол өөрсдөө хариуцаад явцсан ийм үр зураг харагдаж байгаа. За бүтээмжийн өсөлт маань бол нэг 20% та байна. За бидний ажлыг дүгнэдэг бас нэг үзүүлэлт бол энэ гадны санхүүжилт байдаг. Тэгэхээр бид нар бол одоо зөвлөх үйлчлэгээ авснаар компаниуд маань ихэвчлэн одоо үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх, шинэ хөрөнгө оруулалт хийх гэсэн ийм одоо төлөвлөгөөтэй болдог. Тэгэхээр энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд бол ихэвчлэн гадны санхүүжилт хайдаг. Тэгэхээр зөвлөгөө авсан үйлчлүүлэгчдийн маань 39% нь өнөөдөр гадны санхүүжилт бас авсан байна. За бид нар бол ер нь нэг 10-аад төрлийн зөвлөх үйлчлэгээ авахт нь бол дэмжлэг үзүүлдэг. За үүн дээр бол энэ зөвлөгөөний төрлүүдийг харуулсан байна. Тэгэхээр бид нар стратеги, маркетинг, зохион байгуулалт, үйл ажиллагаа, мэдээлэл харилцаа, инженерийн шийдэл, чанарын удирдлага, эрчим нөөцийн үр ашиг, байгаль орчны менежмент, нягтлан бодох бүртгэл гэсэн энэ чиглэлүүдээр бол зөвлөгөө авахт нь тэтгэлэг олгодог. Та нарыг орж ирэхэд тэнцээ нэг юм жижигхэн дөрвөлжин цэнхэр юу байсан баг те яг наадах чинь. Энэ дотор бол одоо манай энэ бүх 10 хэдэн төрлийн зөвлөх үйлчилгээнүүд тэгээ зөвлөх үйлчилгээ болгоно нь дотроо задраад ямар одоо зөвлөгөөг авч болох вэ? Энэ дотор яг юуг хамруулсан бэ гэдгийг заасан байна. За өнөөдөр бид нар нэлээд маркетингийн чиглэлийн одоо ярилцлаганд оролцож байгаа юм чинь бид нар энэ маркетингийн зөвлөх үйлчилгээг харах юм бол бид нар зах зээлийн судалгаа, вебсайт боловсруулах, экспортод гарах одоо маркетингийн судалгаанууд, эсвэл маркетингийн арга барилууд, дээр нь брендинг, e-commerce, e-shop, цахим худалдаа гэсэн энэ чиглэлийн одоо бүх зөвлөх үйлчилгээнүүд бол энэ маркетингийн зөвлөгөөнд бол хамрагддаг юм байгаамаа. Тэгээд бусад одоо зөвлөх үйлчилгээнийг сонирхох юм бол би дараа нь та нарт дэлгэрэнгүй бас энийг хэлээд өгөх боломжтой юм. За энд нэг хоёр жишээ бид нар бас оруулсан байгаа. За ер нь бол бид нар хамгийн анхны бөгөөд амжилттай болсон нэг төсөл маань энэ 7 болдог компани дээр хэрэгжсэн KitchenAid гэж одоо цөмөрө мэдчихэж байгаа. Энэ нь бол анх одоо 2004 онд ах トゥ хоёр байгуулж исэн компани. Тэгээ байгуулах үеэсээ эхлээл одоо EBRD-тай холбоотой ажилласан. Тэгээд хамгийн эхлээд тэр хэд маань бол ердөөсө бүтээгдэхүүнийхээ эргэлтийг одоо сайжруулах, мөн одоо үйлдвэрлэлийн үйл явцаа оновчтой болгох, стандартлуулах гэсэн ийм зөвлөгөөнүүдийг авч ирсэн бол дараа нь бол одоо тэр манай олон улсын зөвлөх үйлчилгээг авсан. Олон улсын зөвлөх үйлчилгээнд дээр бол одоо Грекас яг энэ чиглэлийн үйлдвэрлэлд эрхэлдэг одоо экспертийг ажилуулсан. За тэгээ хамгийн сүүлд бол манайхаас одоо зээл аваад 10 сая еврогийн зээл авсан байгаа. За тэрнийхээ үр дүнд бол өнөөдөр Монгол хамгийн сүүлийн технологийн одоо Германы технологиор бол энэ тавилгын үйлдвэрлэлд барьж байгаа ийм одоо туршлагатай компани байна. Анх эхлэхдээ бол энэ маань бол бас л одоо жижиг компани л байсан тийм. За сүүлийн нэг жишээ бол энэ хөдөө аж ахуйн чиглэл рүү бас бид нар нэлээд орж байгаа. Эндээ бол одоо энэ дарханд байрладаг Агромаштек компанид бас зөвлөгөө өгч ажиллаж байна. Энэ нь бол одоо
компани нэр хүнд ба борлуулалтаа нэмэгдүүлэх чиглэлээр бол зөвлөгөө өгсөн. Өнөөдрийн байдлаар тэр 330 аж ахуй нэгж дотор одоо 4 ажиллагчтай, нэг ажиллагчтай компаниас эхлээд одоо энэ 7 болдог шиг ийм том компаниуд хүртэл бол манай анхаас зөвлөгөө авсан байгаа. Тэгэхээр ер нь бол бид нар бол ямар ч компанитай хамтарч ажиллахад бол нээлттэй байгаа. За энэ жилээс эхлээд бид нар бол Европын цэргийн босгол банкнаас Монгол улсад хийж байгаа үйл ажиллагаагаа бас хүмүүс нэлээд таниулах, мэдүүлэх ийм зорилготой байгаа. Тэгээ яагаад ер нь ийм мэдээллийн аян хэрэгтэй болсон бэ гэдгийг бас би хэлье гэж утсан. Тэгэхээр энэ мэдээллийн аян зөвхөн Монгол улсад хийгдэж байгаа биш. Одоо түрүү ярьсан 25 орнд бүгдэнд нь хийгдэж байгаа. Тэгэхээр энэ өнөөдөр Монгол бидний хийгээд байгаа жижиг дунд бизнесийг дэмжих энэ бүтээгдэхүүн маань зөвхөн Монголын зах зээлд нийцсэн биш, бас энэ бүх 25 орны зах зээлд нийцсэн юм бүтээгдэхүүн болсон. За ингээд энэ үйл ажиллагааг хэрэгжүүлж байхад бол зөвлөгөө авч байгаа компаниудын 85% нь өмнө нь ямар нэгэн зөвлөх үйлчлэгээ өртөөсөө авч байгаагүй. Анхны удаа зөвлөх авч ажиллаж үзсэн. Гэтэл энэ хүмүүсийн 46% нь 1 жилийн дотор дахиад төсөл хэрэгжүүлдэг. 2 дахь төслөө, 3 дахь төслөө хэрэгжүүлээд эхэлдэг. Бараг тал нь бол дахиж ингээд зөвлөх авдаг. Тэгэхээр тэр хүмүүс ер нь яагаад өмнө нь зөвлөх үйлчлэгээ авахгүй ингээд байгаад байсан бэ гэдгийг бас шинжилж үзсэн байна. Тэгэхээр хамгийн одоо гол асуудал нь бол мэдээллийн хомсдол байдаг тийм. Жижиг дунд бизнес эрхлэгчид ердөөсөө зөвлөхийн үн цэнийг сайн ойлгодоггүй. Үн цэнийг харддаггүй. За энд бол одоо 3 гол шалтгаан байгаа. Зарим нь бол ердөөсөө энэ зөвлөх үйлчлэгээ надад үр дүнгээ өгнө гэдгийг ойлгохгүй тийм. Энийг хөрөнгө оруулалт гэж хүлээж авахгүй. Зарим нь бол ердөөсөө процессыг сайн мэддэггүй тийм. Зөвлөх үйлчлэгээ яаж авдгийг тийм, хинтээ би харьцаж энэ зөвлөх үйлчлэгийг авахын гэсэн энэ процессыг ердөөсөө ойлгохгүй байдаг. 3 дахь хэсэг нь бол өөртөө зөвлөх үйлчлэгээ өнөдр ер нь хэрэгцээ байгаа үгүйгээ тодорхойлж чаддаггүй. Тэгээд энэ хэрэгцээгээ мэдэхгүй болохоор одоо хамаатан садан ах トゥ найз нөхдөсөө асууна. Тэгэл өөрийгөө бол болж гин гэж. Зарим нь өөрийгөө голн за би ч ер нь зөвлөгөө аваад энийг хийж чадахгүй байх гэд. Зарим нь бол зөвлөхөө голн те. За энэ хүн ч надаа юу зөвлөх вэ гэсэн иймэрхүү одоо мэдээллийн хомсдол, үл ойлголцлоос болоод ихэнх жижиг дунд бизнесүүд өнөөдөр ердөөсөө бор зүрхээрээ л бизнесээ хийж байгаа. Гэтэл өнөөдөр том компаниуд бүгдөө зөвлөхтэй болсон. Тэгээ бүгдөө энэ зөвлөх үйлчлэгийг авдаг, стратеги боловсруулдаг, зах зээлээ өөрийгөө зөв байршуулдаг, тэ. Бүтээгдэхүүнээ зөв сонгодог. Ийм одоо хэлбэрт орцсон байхад жижиг дунд үйлдвэрүүд маань бол тэрнээс хоцроод өнөөдөр ингээ хөгжихгүй бас хөгжил нийтлээ удаашралтай байгаад байгаа харагдаж байна. За тэгэхээр манай төсөл манай одоо банкнд ер нь энэ зөвлөх үйлчлэгээ авах сонирхолтой байгаа жижиг дунд үйлдвэрүүдэд нэг 4 одоо шаардлага тавьдаг. Нэг нь бол энэ Европын цэргийн босгол Европын холбооны жижиг дунд бизнесийн тодорхойлолтод нийцнэ гэдэг байгаа. Энэ нь болохоор 250 хүртэл ажиллагчтай. Тэгэхээр хэдэн ч 250-аас доош л бол манай харилцагч байж болно тийм. Тэгээд жилийн борлуулалтын орлого нь бол одоо 50 сая еврогоос хэтрэхгүй байна. Тэгэхээр бол Монголын нэлээд олон жижиг дунд тэгэл одоо дунд зэргийн томууд нь хүртэл одоо манад орчихно. За ихэнх нь бол хувийн өмч байна. За бид нар бол одоо төрийн өмчтэй компаниудад бол зөвлөгөөгөө осныхоо олгодгүй. Яагаад гэвэл бид нар зах зээлийн эдийн засгийг төлөвшүүлэх ийм одоо зорилготой тийм. Тэгээд дотоодын өмчлөлттэй бас компаниудтай хамтардаг. За мөн одоо доод тал нь 2 жил үйл ажиллагаагаа тухайн салбартаа явуулсан байна гэдэг. Энэ бол ялангуяа одоо шинээр эхэлж байгаа компаниудын хувьд бас жоохон хэцүү шаардлага байгаад байдаг. Гэхдээ банкны хувьд бол бас энэ салбартаа мэдлэгтэй, ойлголттой одоо компаниудтай хамтарч ажиллах ийм зорилгыг тавьдаг юм байна. За тэгээ салбарын хувьд ер нь бол бүх салбарт нэмэлттэй банк санхүү даатгалын бусад тэгээд одоо мөрөөдтэй тоглоом, цэргийн үйл ажиллагаа, хууль бус одоо бас үйл ажиллагаа гэх мэт одоо салбарууд руу бас бид нар орохгүй. За тэгээд биднээсээ яаж холбоо тогтоох вэ те? Яаж биднээсээ хамтарч ажиллах вэ гэдгийг бас
товч тайлбарлая. Түрүүн хэлсэн одоо дөрвөн шаардлагыг юуны өмнө танай компани биелүүлж гэнэ үгүй юу гэдгийг шалгана тий. Тэгээд хэрвээ одоо энэ дөрвөн шаардлага дөрвөлөнд нь та нар нийцэж байгаа бол одоо манай төслийнхэнтэй холбоо барих хэрэгтэй, манай банкныхантай. За та нар тараасан энэ материалын ард талд манай хаяг, утас зарим дээр нь манай одоо яг төслийн мэрэгчлэтнүүдийн нэрийн хуудсыг хүртэл тавьсан байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийн одоо хинтэнч ярьсан одоо биднээсээ холбогдоод ингээд ийм одоо мэдээлэл авсан юм а бид нар одоо танад төсөд хамрагдах сонирхолтой байна гэдгийг бол илэрхийлсэн тийм. За тэр сонирхолтой илэрхийлэхэд бид нар бас нэг өргөдлийн маягт бүглүүлж авдаг. За өргөдлийн маягт нь бол ер нь их энгийн, тэрийг манайх руу хандаад авчиж болно. Өргөдлийн маягт дээр хамгийн гол нь танах бол ямар зөвлөгөө авах сонирхолтой байгаа юм. Тэгээ компанийнхаа одоо товч түүх, борлуулалтын орлого, ажлагчдын тухай мэдээлэл, танай компани дээр яг ямар асуудал тулгараад байгаа, одоо ямар зөвлөгөө авмаар байгаа гэсэн одоо тийм мэдээллүүдийг өгөх хэрэгтэй. Тэрнээсээ гадна одоо дагалдаад нэг 4 бичиг баримт өгдөг. Тэр нь юу вэ гэхээр танай компани гэрчлэгээний хуулбар, дүрмийн хуулбар нь тэгээд санхүүгийн тайлан сүүлийн 2 жилийн яг л бид нар 2 жил үйл ажиллагаа явуулсан байна гэдэг. Тэгээд дөрөвдөг нь болохоор танай компани танилцуулга гэдэг. Энэ 4 бичиг баримтыг тэр одоо өргөдөлтөй хамт манад өгнө. За үүний дагуу бид нар бас танахыг судалж шинжилж үзэн компани дээр чи ер нь бол манай төслийн мэрэгчлэлтэнгүүд бас очдог. Тэгэж очиж уулзахдаа бол танай бизнесийн өнөөдрийн хэрэгцээг тодорхойлоход бас хамтарч зөвлөж ажилладаг тийм. Яг үнэхээр ямар зөвлөгөө танай компанид өнөөдөр хэрэгтэй болоод байгаа, танай компанид яг ямар асуудал тулгараад байгаа гэдэг чинь бол ярилцдаг. За ингээд бизнесийн хэрэгцээгээ тодорхойлсны дараа бол бид нар зөвлөх сонгох шатанда ордог. За зөвлөх сонгоно гэхэд бол тухайн компаниудад түрүү хэлсэн манайх 100 гаруй одоо зөвлөх компани бүртгэлтэй байгаа гэдэг тийм. Яг ямар одоо бизнесийн хэрэгцээ шаардлага байгаагаас ч хамаарат бид нар бол одоо энэ компаниуд дотор бол бас өөрсдийнхээ сонголтыг хийгээд танад нэг 3-аас 4 одоо зөвлөх компанийг санал болгодог. За үүндээ бол мэдээж өмнө нь одоо сайн одоо зөвлөгөө өгсөн тийм зөвлөгөө авсан өмнөх компаниудаас нь одоо эерэг дүгнэлт ирсэн. Тэгээ манайхтай бас цаг хугацаанд одоо хамтраад одоо амжилттай ажилласан тэр түүхийг бол бас хардаг. За тэгээд энийгээ бол тухайн жижиг дунд бизнес өгдөг. Тэгээд жижиг дунд бизнес одоо энэ санал болгосон компани удирдлагатай бүгднтэй нь ер нь бол уулздаг. Тэгээ уулзахдаа бол мөн л одоо бизнесийнхаа хэрэгцээг хэлээд тэгээд тэр компаниг яаж танай асуудлыг шийдэх гээд байна гэдгийг хамгийн гол нь сонсох хэрэгтэй. Тэгээд энэ асуудлыг шийдэх гэж байгаа арга зам нь танай компанид нийцэж гэнэ үгүй те чамд таалагдж гэнэ үнэхээр чиний бэлгшээлийг энэ зөвлөгөө шийдэх нү гэдгийг нь бол та хэд харах хэрэгтэй. Дараагийн нэг хэсэг нь бол мэдээж үн өртгөө тохиром хугацаагаа тохиром те зөвлөх компанитаа. За тэгээд жижиг дунд бизнес маань бол зөвлөх компаниа сонгочоод манад бол мэдэгддэг. За ингээд энэ зөвлөх компанийг сонголоо гэдэг. Тэгээд зөвлөх компани жижиг дунд үйлдвэр хоёр хамтраад хийх ажлынхаа даалгаврыг бичдэг. Тэр нь бол terms of references гэдэг тоор гэдэг англиар яриад. Тэгэхээр энэ ажлын даалгавраа энэ хоёр бол хийн. Тэгээд зөвлөх үйлчлэгээ авах гэрээгээ компани зөвлөх компани хоёр бол хоорондоо байгуулна. Энэ процессд бол Европын сэргээн босгол хөгжлийн банк бол ер нь бол оролцохгүй, оролцвол ажиллагчаар оролцдог. За хизээ бид нар оролцох шаардлага гардаг вэ гэхээр хэрвээ одоо зөвлөх үйлчлэгээний үн зах зээлийн үнээс хит өндөр эсвэл хит бага ч юм уу те ямар нэгэн тийм зах зээлээс гажуудсан юмнууд тэнд ажиглагдах юм бол банк бол оролцох боломжтой. Яагаад ийм үнэтэй гарсан те яагаад ийм эсвэл их удаан байдаг те эсвэл одоо нэлээд бусад бүх төслүүдийг 3 сар хэрэгжиж хахад гинт энэ төслийг те одоо 14 хоногт ч юм уу хийгдэн гэдээ ороод ирэх ч юм уу. Гэх мэтийн одоо энэ зах зээлийн нийтлэг энэ нөхцлөөс гажсан юмнууд орж ирэх юм бол бид нар бол
оролцсон, уулзсан, ярина. Тэгээд тэр төслийг дэмжин дэмжихгүй гэдгээ бас тэр үед дахиж ярих шаардлага болоод үүсдэг. Ер нь бүх юм бол зах зээлийн жамаараа ер нь дундаж үнэ бариад ингээ яваад ах юм бол бид нар бол ихэвчлэн оролцдог. За манайхтай хамтрахад нэг хэцүү асуудал байдаг. Ажлын даалгаврыг бид нар англиар авдаг. Тэгэхээр зөвлөх компаниуд болон одоо компани тэр жижиг дунд бизнес тэр даалгавраа бичихтэй энийг бас англи болгох нэг шаардлага байдаг. За энүүн дээр бас зарим компаниудын хувьд жоохон асуудал үүсч удаан болох шалтгаан энэ дээр гардаг тий орчуулна гэдэг. За тэгээд ажлын даалгавраа хийгээд манай дээр ирэх юм бол манайх бол жижиг дунд бизнестэйгээ гэрээ хийдэг. Бид нар бол зөвлөгтөө хизээч шууд гэрээ хийдгүү. Тэгэхээр жижиг дунд бизнестэй манайх гэрээ хийхдээ одоо энэ зөвлөх үйлчилгээг авахын зөвшөөрсөн, эсвэл хүлээн зөвшөөрсөн ч гэдэг юм уу. Тэгээ хамгийн сүүлд нь энэ төслийн одоо нийт өртгийнх нь тодорхой хувийг манайх хариуцснаа тэтгэлэг хэлбэрээр буцаагаад компанид олгоно гэдэг. Тэгэхээр энд юу би хэлэхэд байна гэхээр жижиг дунд бизнес зөвлөгтөөгөө гэрээ хийхдээ бүх төлбөрөө өөрөө төрүүлж санхүүжүүлдэг. За энэ компанид урьдчилгаа төлбөр өгөх үү те эсвэл бүгдийн сүлд нь өгөх ёстой юм уу гэдгээ бол жижиг дунд үйлдвэр одоо зөвлөх компани хоёр л тохирдог. Тэгээд манай тэтгэлэг хизээ төлөгддөг вэ гэхээр төсөл амжилттай хэрэгжээд зөвлөх компани жижиг дунд бизнес хоёр манад хоёулаа эцсийн тайлангаа өгдөг. Тэгээ эцсийн тайлангаа аль нь одоо сэтгэл ханамжтай үр дүнтэй боллоо. Ийм одоо ажлыг хэрэгжүүллээ, ийм одоо өөрчлөлт хийгдлээ. Дараа нь ийм ажлууд хийгдэн гэдэг энэ хоёр талаасаа тайлангаа өгнө. Тэгээд энэ тайлан өгсөний дараа жижиг дунд бизнес зөвлөх компанида болоод нөгөө санхүүжилтээ 100% өөрөө төлдөг. Тэр одоо төлбөрөө төлсөн баримт нь манай дээр ирэхэд манайх бол тохирсон тэтгэлгээ бол компанид нь жижиг дунд бизнест нь шууд олгодог. Тэгэхээр ер нь бол банк бол зөвлөх компанитай ямар нэгэн гэрээгээр бол ердөөсөө ажилтгүй. Тэгэхээр бидний хувьд жижиг дунд бизнесийн сэтгэл ханамж авж байгаа одоо хариуцлага тэр хүмүүс л энэ үйлчлэгийг авч байгаа. Энэ үйлчлэгээ бол банкны төлөө биш тэр жижиг дунд үйлдвэрийн төлөө гэдгийг одоо энүүгээрээ бид нар хамгийн гол нь хамгаалах ийм зорилготой байдаг. За тэгээд төсөл маань бол хэрэгжин. За төсөл бол ихэвчлэн нэг 2 сараас 4 сар за чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх бол жоохон удаан байдаг. Тэр нь бол нэг 6 сар хүртэл хугацаатай нэг компани дээр хэрэгждэг. За төслийн явцад бол манай банкнаас бол зөвлөгтөөнч тэр жижиг дунд үйлдвэрийнхэнтэй одоо харилцаагаа бол ер нь тогтмол хадгалдаг. За төслийн явцын тухай мэдээлэл авдаг. Тэгээд янз бүрийн асуудал байхгүй бол одоо энэ төсөл маань ингээд их одоо яг төлөвлөсөн байдлаар хэрэгжиж. Хэрвээ ямар нэгэн асуудал гарах одоо жижиг дунд үйлдвэр эсвэл компани зөвлөх компани хоёрын хооронд үл ойлголцол үүсэхтэй. Эсвэл одоо аль нэгэн тал нь одоо энэ төслөө хэрэгжүүлэхгүй сонирхохгүй ийм асуудал гарна. За үүн дээр бол зөвхөн одоо зөвлөх компани хариуцлагаас гадна бас ЖДУ-гийн хариуцлага аягүй их байдаг. Яг гэвэл энэ хүний зөвлөж байгаа юмыг жижиг дунд үйлдвэрийн дарга захирал хэрэгжүүлж явах хэрэгтэй тийм. Энийг хэрэгжүүлэхийн төлөө цаг заваа гаргаж явах хэрэгтэй. Дээр нь одоо гол хүмүүсээ одоо энэ сургалтанд нь зөвлөгөөнд нь оролцуулж ингэж одоо өөрийнхөө компанийг хөгжүүлэх хэрэгтэй. Гэтэл одоо зарим жижиг дунд үйлдвэрүүдэд одоо ямар нэгэн асуудлаар энэ харилцаа үүсэхгүй бол бас одоо зөвлөх үйлчилгээ маань үр дүнгүй болчих гээд. Тэгэхээр энэ тохиолдолд бол бид нар бол төслөө одоо зогсоох хүртэл одоо арга хэмжээг авдаг. Энэ тохиолдолд бол манай тэтгэлэг бол ердөөсөө тэр компанид өгөгддөг. Тэгэхээр тэр компани бол бас одоо энэ төслөө үргэлжлүүлэх одоо зөв одоо үр дүнгээ гаргахад бол нэлээд их одоо хөшүүрэг болох ийм хандлагатай байдаг гэж бодно. За тэгээд төсөл маань дуусдаг. Төсөл дуусаад жилийн дараа бол бид нар дахиад нөгөө компани дээр очдог. Дахиад нөгөө компани дээр очихдоо ямар зорилго тавьдаг вэ гэхээр зөвлөгөө авсан компани ЖДУ тэр зөвлөгөөгөө хэрэгжүүлсэн үү те? Зөвлөгөөг хэрэгжүүлснээр тухайн компанид ямар өөрчлөлтүүд гарсан? Шинэ бүтээгдэхүүн бий болсон юм уу?
Эсвэл одоо бүтээмжээ нэмэгдүүлсэн юм уу? Эсвэл одоо нэг үйл ажиллагаанд маш их одоо хугацаа зарцуулдаг гэсэн бол тэр хугацаа, тэр процесс богиносон уу? Гэх мэт одоо асуудлаар бид нар бол ажлынхаа үр дүнг гаргадаг юм аа. За ингээд бол манай нэг цикл дуусдаг. Тэгэхээр нэг жижиг дунд бизнес дээр бид нар дээдх нь 3 төсөл хэрэгжүүлэх боломжтой байдаг. 3 төсөл гэдэг нь одоо маркетингаар жишээлбэл 3 төсөл гэсэн үг биш. Маркетинг менежмент нөхөн чанарын удирдлагч гэдэг юм уу те. Эсвэл нэгтлэн бодох бүртгэл эрчим хүчний одоо үр ашиг, 3 дахь нь одоо стратегич гэдэг юм уу. Ингээд 3 өөр төрлийн төслийг нэг компани дээр хэрэгжүүлэх боломжтой байдаг. За хичнээн төсөл хэрэгжүүлсэн гэсэн нэг компанид өгөх тэтгэлийн дээд хэмжээ нь 10,000 евро байдаг. 3 төсөл хэрэгжүүлсэн ч нэг төсөл хэрэгжүүлсэн ч бид нар 10,000 еврогоос дээш гарчих бол тухайн жижиг дунд үйлдвэрт одоо дахиж зөвлөгөө өгөх одоо боломж байхгүй болчихдог. Тэгэхээр ер нь бол та түрүүн харсан багтаа бид нар 330-аад аж ахуйн нэгжид 400 баг 20 төсөл хэрэгжүүлсэн гэдэг. Тэгэхээр бол их олон компаниуд 2 дахь, 3 дахь төслүүдэд бас авч ажиллаж байгаа. За ер нь бол манай банкнаас жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр нэг ийм үйл ажиллагаа явуулдаг. Тэгээ бас би та нарт процессын нэлээд дэлгэрэнгүй тайлбарлалаа.